Тэгхийн л одоо нөгөө муу арин шин гаргах, муу төрлийн зүйлүүд хийх. Тэгэл энэ болгоныг нөгөө хөөхт чинь олон сураад байдаг. Гэхдээ бас цаанаасаа учиртай байх нь ш нөгөө хоорондоо хэрэлддэг, яагаад хэрэлддэг хоёр хүнийг л одоо холбоч шүү дээ. Тэгэхээр цаанаасаа бас нөгөө үүл гэдэг зүйлэл холбоод байна гэсэн үг л дээ. Тийм тэгэхээр нөгөө юм маань холбож өгöd юм гэсэн үг байхгүй. Тэгэл хоорондоо хэрэлдээл 13-ны жил орлоо тийм ээ. Нөгөө зөөж авчирсан тийм ээ. Нөгөө үүлийн үр буюу үүлийн үр нь зовлон затардаг. За тэгээд тэр задсан тохиолдолд бол ер нь хувь тавилан эхэлнэ л дээ. Ер нь л хувь тавилан эхэлж ийн гэсэн л утгыг хэлээ. За тэгээд энэ маань эхлээд ирэхээр нэг хүүхдүүдээ арин шин ааш арин шинийгүү болсон. Дээрээс нь эцэгхэн загнана тийм ээ. Ингээд эцэгхийн зөрчлүүд үүснэ. Эндээс л тэгэл одоо нөгөө буруу хүмүүжлүүд үүсдэг. Одоо махбод эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Нэг махбод бол 12 жилээр явагддаг. За тэгэхээр одоо 0-оос гидсэнд байгаас нь тоологдно л да. 0-оос 12 жилдээ явагдлаа 13 жил. Нөгөө махбод дуусч байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хугацаанд л нөгөө оюун ухаанд бэхжиж эхэлнэ. Олдмол чанар оюун хүчийг. Нөгөө төрмөл чанар нь болох хүчээ алдаж эхэлнэ. Олмол багасна. Бүх юмыг олж авч байгаа юм чи тийм биз. За тэгээд нөгөө өөрийн мөн чанар биш тийм чинь. Нөгөө олдмол чанарын оюун ухаан маань өөрийн мөн чанар биш. Олж авсан юм. Тэгэхээр чи өөрийн мөн чанарын оюун ухаан гэдэг нөгөө төрмөл гэж хэлээд байна. Тэр шиг. Тэгэхээр энэ биений дотор байгаа тэр ямар жилд одоо ямар одоо махбодод одоо төрөөд явж байна те тэр махбодынхаа мөн чанаруудыг алдаж эхэлнэ. Одоо жишээ нь одоо зүүд нойр зүн сонтой тийм ээ маш сайн байдаг хүүхд бол яг тэрийг алдаж эхэлнэ. За тэгэл харах өнцөг бүхэл зүйлүүд л байдаг л да энийг алдаж эхэлдэг. Алдаж эхлээл нөгөө олж авсан оюун ухаан олмол тэлээд. Тэлээл за тэгээд энэ маань бүр үнэн болоод эхэлнэ. За тэгээд бүр баттай болно. Тэгээ 25 жил эхэллээ. За одоо жинхэнэ эхэлсэн дээ нөгөө. Бигтцэн юм чи нөгөө үүлээд харна. Өөрийнхөө бодох санаагаараа юм хийн тийм ээ. Эхлээш одоо энэ зөвхөн үнэн. Хоёр хайр хүн гэдэг чинь одоо миний зөв. Тийм. Их нэртэйгээ хэрүүл энэ чинь миний зөв гэл ингээл өөрийнхөө оюун ухаан бодох санаагаар батцаж өгнө гэсэн. За одоо 25-наас 37 жилд бол одоо жинхэнэ одоо процесс үүлийн үр явагдчих тийм. Нөгөө гэр бүлээ тийжээ тийм ээ. Өшөө одоо мөнгө төгрөг олон нөгөө шунал гэдэг зүйл нь одоо жинхэнэ цэцгэлэн. За тэгээд тэр ямар одоо махбодын орон зайд одоо бий болно яг тэрийнхээ бүх өмнөдийг байхгүй болгож эхэлнэ. Энэ нь бол олж авсан гэдэг маань биднээсийн төрмөл биш шүү дээ гэдгийг хэлж байна. Тэгэхээр олж авсан гэдэг чинь бас өөрийн гэсэн гэрэлтэй өөрийн гэсэн орон зайтай ичтэй хүчтэй гэсэн. Тэр бол гадны юм орж ирээд дотор ажиллах. Өөрийнх нь бол төрмөл нь бол яг л өөрийнх нь мөн чанар, өөрийнх нь гэрэлгээд тэнцэж уг нь ажиллаж явах хэрэгтэй байхгүй. Тэрийг алдаад олмол алдаад байна гэсэн. Тэгэхээр чинь тэр нөгөө төрмөл зүйл чинь энэ дотор байгаа эргэтэн системийг бүгдийн сайхан гэрэлгээгээр тэтгэж зүйл маань өөр мөн чанарын зүйл орж ирж тэр одоо өөрийн гэрэлгийг одоо өөрийн юмнуудыг л одоо ажиллуулж ийн гэсэн шүү дээ. Тэгэхээр хүний биеинд хөдөлгөнэ гэдэг л үйл ажиллагаа явагдана гэсэн. Гадны зүйл гэсэн.